Үндэсний бүтээн байгуулагч New Progress Group Western Holt компани хамт олон тэр бум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймагта 5 сая мод тарих томоохон зорилт өмнө тавиад байгаа юм а. 2022 оноос мод тарих ажлыг эхлүүлж 2023 оны хавар 300 гаруй мянган мод тариалжээ. Тус хамт олон мод өгжүүлэхийн талбайда 8 төрлийн 450 мянган орчим модны үрсэлгээг хийгээд байна. Түүнчлэн 2024 оноос эхлэн ажилчдынхаа хүнсний хэрэгцээнд зориулан Таравас улаан лойл тариалж анхны ургац зураалтаараа 2.2 тонн помидор хураан авчээ. Ер нь бол нөгөө мод тарих гэдэг маань бас хамт олон хүн болгоны бас хийх ёстой ажил гэдэг. Хамт олноороо бас нэг өдөр, нэгээс хоёр өдөр ингээд бөөндөө цуглаад мод тариад ингээд нийгмийн хариуцлагын хүрээнд бас хийж байгаа ажил бас хамт олныг бас идэвхжүүлэх нэг арга хэмжээ, байгаль орчин дээлтэй нэг арга хэмжээ. Манайх одоо Ховд экоцентр гэдэг нийгмийн хүрээнд байгаль орчин дээлтэй үйлдвэрлэл явуулах, давхар нийгмийн хариуцлагын хүрээнд ингээд байгаль орчин дээлтэй энэ ажлуудыг зохион байгуулах зорилготой ажиллаж байгаа. За үйлдвэр нийтдээ 300 хүнтэй. За 300 хүнээс бол одоо бараг 60-70% нь бол мод тарилтын ажилд орж. За яа харахгүй нөгөө ээлжинд үйлдвэр 24 цаг тасралтгүй ажилладаг учраас ээлжинд ажиллаж байгаа хүмүүс маань бол ажил дээрээ за бусад амарч байгаа болон одоо 5-2 буюу одоо хагас бүтэн сайнаар амардаг хүмүүс маань амралтынхаа өдрөөр ингээд сайн дураараа мод тарих ажилд оролцож байгаа. Суулгацуудыг бол Улаанбаатар хот, Оросын албаны улс гэдэг одоо зам мөнгөний буянтаас ч бас авч байгаа ингээд хаана одоо суулгач мод үржүүлгүүдээр тэндээс ингээд авч байгаа. Зам мөнгө өнгөрсөн одоо жил тарьсан моднуудаас бас бид нар харандаа байдлаар бэлтгээд шинээр суулгацыг бас бэлтгээд явж байгаа. Манайх одоо бол одоо Western Holt компанид хямаа боёо хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй ажил байгаль орчныг хилцэж байдаг. Тус хилцэл бол одоо мод үржүүлгийн ажилтан, модны мэрэгчлэн гэдэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр дараа нь одоо тарих үед бол бүх хүмүүсчээд тарьчаад дараа нь услгааныг бол бүрэн услгааны системд холбох. За дээрээс нь бордоогоор бас арчилж ургуулах гэдгээр ажлуудыг бол тогтмол одоо нөгөө тухайн хабын хилцэл маань хариуцлаа. New Progress Group Western Holt компани хамт олон ерөнхийлөгчийн тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн хэмжээнд 5 сая мод тарихаар төлөвлөж ажиллаж байгаа. За 2022 оноос хойш энэ ажлыг эхлүүлсэн. Одоо нийт бид нар мод үржүүлгийн талбайдаа нийт 450 мянга орчим 8 төрлийн модыг ерөнхийдөө өрсөлдүүлсэн байгаа. За төрлөөр нь ярих юм бол улиас, Сибирийн улиас, хувайс, бургас, за тэгээ мөн нарийн ногооны чацраган, за энэ жилээс шинэ нэр төрөл болох үхрийн нүдний бутас шинээр тарьж ургуулж байна. Тэгээ өнгөрсөн жилээс бас ажилчдын хүнсний хэрэгцээнд зориулаад помидор, шигуа гэсэн нарийн ногоонуудыг бас тарьж эхэлсэн. Ажилчдын нийтийн үдийн цайнд нь өгөх зорилгоор одоо помидорыг тарьж амжилттай ямарсан. Тариад өнгөрсөн жил чинь 2.2 тонн помидор бас хурааж авсан байна. Хамгийн их мод тарилт бол одоо 23 оны хавар нийтдээ 300 гаруй мянган ширхэг модыг тарьсан байгаа. За намар бол ихэвчлэн нөгөө эх жилийнхээ тарих модыг бэлтгэх, за талбай бэлтгэх гэдэг ажлуудыг бол харандаа бэлтгэх гэдэг ажлууд бол хийгддэг байна. За өнгөрсөн жил бол бид нэр үржүүлгийн талбайд одоо бэлэн болсон, дараагийн шатанд шилжүүлэн тарихад бэлэн болсон 3000 модыг бол үйлдвэрийн талбайд нөхөн сэргээлт хийх зорилгоор тарьсан байгаа. Нийт одоо New Progress Group-ийн 5 компани нийлж одоо Ховд экоцентр үйлдвэрийн талбайд тарьсан байгаа. Үйлдвэр дээр тарьсан моднууд, шилжүүлэн тарьсан мод бол 90-с дээш хувийн ургалтайгаар ургаж байгаа. Одоогоор үйлдвэрт очивол бол моднууд сайхан энэ жил бол ургацсан, ногоорцсон байж байгаа. Энэ жилээс бол энэ Ховд аймгийн урд хэсгээр бол зам дагсан хэсгүүдээр бас нийт 12 мянган модыг бас шилжүүлэн тарихаар төлөвлөж ажиллаж байна. Энэ 5 сар дөрөвтө багтаагаад тарьчихаар төлөвлөж ажиллаж байна. Нутгийн хөрсөнд дасан зохицох чадвар өндөртэй байгаль эколог дээлтэй мод тариалахын тулд судалгаанд суурилсан төлөвлөлтийг сайтар хийх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөдөг. Энэ ч утгаараа хаврын тариалалт эхэлсэн энэ цаг үед хамт олноор мод тарих ажилд нэгдэж үхрийн нүд жимсний 800 ширхэг мод тарьснаас гадна Ховд аймагта тариалах 12 мянган ширхэг улиас бургас модны суулгацыг бэлтгэлээ. Жил болгон 50 мянган мод тарьж явж байгаа. Тэгвэл усалтаа бол маань усалгааны системээр шийдсэн явж байгаа. Зэрлэг ургалтын үеэр нь манай компанийн залуус ирж зэрлэгээ төөдөг. Хоёр дахь нь бол ерөөсө 7 сарын 20-наас 8 сарын эхний 10 хоногтод манай хоёр дахь зэрлэгээ ургамлаад түүж манай компанийн залуус ингэж үйл ажиллагаагаа явуулдаг байгаа. 2.8 гад байгаа 6 хэсэг хуваацсан байгаа. Нэг ган бол найрлцаагаар 50 сот гэдэг яхад 6 гэдэг. Нэг бол нэг 7 хоногтой 2-3 удаа услагдаж явдаг байгаа. Манайх бол шууд гүн удагнаас энэ 25 тонн явах гэсэндээ хоримтлуулад энд
юу байгаа. Тэгээ шууд усны системээр тэр одоо тэр ноцоосоор шууд ингээд юу байгаа. Тэгээс харуулад шууд ингээд моднуудаа услага ингээд хийгээ явцдаг байгаа. Мод тарихад бол энэ хүндрэлтэй асуудал байдгүй. Манайх бол бас яг ингээд нэг нутгийн хөрсөндөө таарсан улаас бургас, улаан бургас, цагаан бургас, тэгээ хайлаас шарх вайс гэсэн моднууд бол энэ ямар ч юун дээр бол дасан цагтсан моднууд байдаг. Тэгээд яг ургалтын явцад бол бас шимдэж бордоо бол зайлшгүй хэрэгтэй. Тэрийг бол ерөнхийдөө манайх шингэн бордоо, модны бордоогоор бол 2-3 удаа бордож өсөж төрнүүлж явж байгаа моднуудаа. Манайхын жилээс одоо энэ үхрийн нүдний суулгас тарьж байна. Мэдлэн бол энэ юу гарсан 20 сад газар помидор тарьж үйлдвэрийнхээ ажилчдаас нийлүүлсэн. Одоо энэ жилээс хэрж үхрийн нүднийхээ суулгачийг өнөөдөр ингээд суулгаж байна. Яг үхрийн нүд бол бас яг манай энэ ховдын хөрсөнд бол бас их сайн зохицож ургадаг жимс байгаа. Энэ бол тийм жил болгон бас ингээд нэг жимсний модныг бол бас өргөжүүлж тарих бах. Тэгээ нэр төрлийн орслуулж тарих бах. Үржимсээ хэдэн жилийн дараа авах вэ? Энэ бол үржимс бол одоо манай чи 2-3 настай юу тэгээ суулгас тарьж байгаа. Энэ бол ерөөсөө энэ жилдээ бол явахгүй. Тэгээ эх жилээс бол ерөнхийдөө нэг үржимс бол 100% өгөө явах байхаа. Нэг мод тарих нь 1100 бадраасантай дүүцэх хэмжээний буян хурдаг элцдэг. Вестрон Холт компани хамт олон өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж байгаль дэлхий хойч үедээ үлдээх ногоон байгууламжийг зогслохоор ийхүү дөрөвдөг жилдээ тариалалт хийж байна. За Ховд аймгийн социал демократ Монголын залуучдын холбооны одоо залуучууд нэг 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр Ховд экоцементтэй хамтран одоо ажилтан туслан одоо үхрийн нүдний одоо мод бол суулгацыг суулгалаа. Нийтдээ бол Ховд экоцемент маань бол 800 одоо модны суулгацыг бол өнөөдөр суулгаж байгаа маань. Тэгээ бид бүхэн нэг 20 хүний бүрэлдэхүүнтэй ирээд ажилтан туслаад хамтраад одоо моднуудын сайхан суулгалаа. Тэгээ зам одоо талбайгаа бэлтцсэн те суулгацуудаа бүгдийг бэлтцсэн. Айгуу гоё арчилж ургуулсан юм сайхан үхрийн нүдний моднууд бол суулгалаа. Тэгээд Ховд экоцементний үйлдвэр маань бол тэрбум мод одоо үндэсний хүрээнд хөтөлбөрийн хүрээнд бол нэг аймгийн хэмжээнд 12,000 мод суулгахаар бол зорин ажиллаж байгаа маань. Тэрний нэг одоо хэсэг ажил болох өнөөдөр бол 800 үхрийн нүдний модны суулгацыг бол суулгасан байна. За манай Монголын социал демократ залуучдын холбоо бол 21 аймаг 9 дүүргийн хүрээнд бол хамтдаа услын одоо хаврын цэник усалгааны аяныг бол 21 аймагт өрнүүлж байгаа. Үүний хүрээнд бол бид бүхэн аймагтаа өнөөдөр бол энд мод суулгаж байна. Одоо бид нар эндээсээ хөдлөөд Ховд аймгийн хүүхдийн парк бол бас сайхан модтой. Тэгээ гисэн хэдий ч одоо 12,000 модтой байдаг Ховд аймгийн хүүхдийн парк. Тэгээ хүүхдийн парк дээр очиж одоо хүн хүч дутуу байгаа тэр хэсэгт нь очиж одоо тий усалгаа хийхээр одоо зорж байна. Тэгээ бид бүхэн бол эндээс нэг 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр одоо хүүхдийн парк дээр очиж тэр сайхан мод ботнуудыг бол усалж өгөх ийм зорилготойгоор явж байна. Жилийн намарт эрх жилдээ тариалахаа модоо бэлтгэх, талбайгаа бэлтгэх, үрсэлгээ хийх гээд олон ажлыг төлөвлөж ажилладаг байна. Өнгөрсөн жилийн үржүүлгийн талбайд бэлэн болсон 3,000 ширхэг модны суулгацыг үйлдвэрийн талбайд нүхэн сэргээлт хийж тариалсан бол энэ жилээс эхлэн Ховд аймгийн урд хэсгээр зам дагуу 12,000 ширхэг модыг 5 сартаа багтаан тариалахаар болоод байна.